засгийн газрын огцруулах саналыг гаргаад ингээд гишүүдийн гар үсгийг цуглуулад явж байна. За одоогоор бол улсын хурлын гишүүн Баярмаа гар үсгээ дэмжиж зурцсан байна. За өнгөрсөн амралтын өдрүүд бол бас тодорхой процессууд болж өнгөрлөө. Та энэ амралтын өдөр бас зүгээр суугааг бах те гишүүд рүү зааталгаад бас дэмжиж гин үү яаж нэг гэдэг санал бодлыг сонссон баг. Ер нь дэмжих тийм гишүүд багцаагаар хэд байна. Ер нь бол бас ямар байр суурийг илэрхийлж байна таныг холбогдоход тийм ээ. Амралтын өдөр би ерөөсөө баг уцаас алгасан. Би залгах гэхээс над руу маш их дуудлага ирсэн. Тэргэл одоо манай ээжээс бусдын залгалаа тий. Тэгээд мэдээж тэгнэ штэ. Намын янз янзын хүмүүс залгана. Нөгөө талаас хүмүүсээр янз янзын байдлаар шахал дарамт үзүүлнэ гэдэг өчнөл юм болоо сүлд уцаа унтраалаа. Сошиал дээр бол одоо намайг яаж харагдуулах вэ гэдэг нэг тийм цол бүрэн дүр өнгөрлөө. Над руу би залгсан гэхээс илүү над руу маш их гişүү залгсан. Арчсан Мартин алгаа. Дэмжиж байгаагаа илэрхийлж байна. Ардын намынхан бол яаран зурхгүй гэдгийг хэлж байна. Дэмжиж чинь. Гэхдээ чи өөрөө мэдж байгаа үстэй. Ерөнхий сайдыг өгцрүүлнэ юм гэдэг бол ер нь тэгээд ус төрөөс арчигдах юм шүү дээ. Ялахгүй бол гэдэг юм ярьж байна. Үнэл хэлж байна. Тэгээ намайг бити татгалж ийн байрлаа гэж зарлаад байгаарай гэдэг чинь. За тэгээд тийг гişүүдтэй ярьсны дараанаас би нэрэж бас бүгд нөрөө залгаад нэг дарамтлаад авах бас хэцүү юм байна. Жохон бодох хугацаач өгье. Бас ус төрийн шийдвэр гарах эрхэнд тэд нэрх штэ. Тэгэхээр чинь их шахалтанд оруулаад хэрэггүй мэй гэж бодоод би ерөн залгаагүй баг. Над руу залгсан манай арчсан намыг шүү эхнээсээ пост оруулаад эхэлж байгаа зү тий. Янзрын гишүүн бол бас дэмжиж гараас гэж илэрхийлж байна. Тий. Одоо тэгээд татгалцсаннууд нь бас илэрхийлсэн. Одоо ойлгомжтой 4-5 хүн хэлсэн шүү дээ. Тэгээд мэдээж иргэдэд тэр татгалцсан залгах байсан ч тэр лөө залгахгүй. Огцрох үндэслэлийн засгийн газрыг огцруулах үндэслэлийн талаар та бас яриач. Үнэхээр одоо засгийн газар огцрох хэмжээний том үндэслэл бүрдсэн байна уу? За зарим одоо гişүүд цайд нар ч гэдэг юм уу аюул засгийн газар огцрох ямар шалтгаан алгаа. Дөнгөжил 2024 оны улсын хурлын сонгуул болоод бүрдээд байгуулагдаад жил жолоогүй засгийн газар шүү гэдэг байр суурийг хэлээд байна л да. Засгийн газрын хамгийн том үндэслэл хамгийн том ач холбогдол өстой зүйл нь 1 жил 2 жил гэдэг хугацаа юм уу? 1-2 хүнийх нь амь нийгмийн эдийн засгийн үзүүлэлт хүний эрхийн төвшин юм уу? Төр яах гэж байдیں۔ Засгийн газар яах гэж байдаг. Төр хүний хайрлах гэж байдаг. Хүний хамгаалах гэж, халамжлах гэж, хөгжүүлэх гэж, элбэг хангалуун амьдрах нөхцлөөр нь хангах гэж төр байдаг. Тэрнээс ч төр засгийн газраа байгуулад жил 2 жил доктортой байхын тулд байдаггүй. Яг аль нь чухал зорилго юм бэ гэдгийг харах юм бол энэ засгийн газар огцрох болцлоо бүрэн хангацсан. Хэрвээ ямар засгийн газар яадагч байна жил 2 жил явах ёстой гэж бодох юм бол энэ засгийн газар огцрох болоогүй. Гэхдээ энэ ерөнхий сайд аль хэзээ огцрох болсон. 4 жил болж байгаа гэдэг. Бид нэр хүнээ бодох ёстой. Юусын сонсголыг бид нэр үзсэн. Энэ зөвхөн нэг жишээ. Би одоо 2021 оноос хойш энэ ерөнхий сайдыг томилогдсон цагаас нь хойш ковид үеэр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ. Дараа нь Монголд нутагшуулсан энэ богшурмал энэ бол бүгд энэ засгийн газараас орж ирсэн шүү дээ. Одоо тэр мэдээлэл нууцд авдаг, төрийн нууцд бүртгэж хагаад нөгөө автобусддаг энэ төр чинь ерөөсөө энэ засгийн газрын шийдвэрээс үүдэлтэй шүү дээ. Энэ засгийн газар парламентаа барьж авч байгаа л тэгэл бүх шийдвэрүүдийг гаргуулсан. Ковид үед зарцуулсан мөнгө хаана нэгэн тайлан одоортол олддгоо. Нэхэд өгдгөө. Тэ? 10 их найдаар цацсан. Нэг талтай хүнд мөнгө өгöd байгаа, нөгөө талд нь зах зээл дээрх мөнгөний хэмжээ нэгсчихээр бараа материалын өсчихөж байгаа. Яц. Нэг гараараа мөнгөийг нөгөө гараараа мөнгөөс нь хомсолж байгаа. Зөвхөн эдийн засгийн үднэс. Макро эдийн засгийн ямар ч бодлохгүй гэж би үндэслэл дээр бичсэн байна. Манай улс зүгээр мөнгөтэй болохын төлөөх уралдаан руу яваад байна. Энийг би одоо санагдаад бас ярьцлагдах зөндөө хэлсэн ч болгон нэрч хэлсэн. Энэ тойргоос гарахгүй. Ус хөгжил гэдэг чинь мөнгөтэй болоод тэр мөнгөөрөө яах вэ гэдгийг хэлнэ. Өнгөрсөн хугацаанд бид нар харуулсан оюутлогын төслийг хөдөлгсөн, эрдэнтийг хөдөлгсөн, эрдэнтийг өөрсдөө аваад ингэ явж байгаа. Тэр олсон мөнгөө бид нар зүгээр хувааж аваад цавчаануудаас илүү гарсныг нь иргэд рүү тараацсан. Яг хөгжлийн философи ард юм яадаг гэхээр ядаж нэг цахилгаан станцаа босгож ирдэг л байхгүй да. Тийм үстэй. Огцруулж яах гэдэг юм бэ гэдэг асуултыг хүмүүс их ярьж байгаа шиг байна. Огцрлоо дараагийн засгийн газар нь дахиад л гараад ирнэ шүү дээ гэдэг нэг юм логик яриад байна л да. Энэ дээр дараагийн одоо ээлж хоолнд орно гэж ярьдаг. Бид нэр ингээд үнэлэлт өгнөлт өгч чадахгүй байна.
бид нар нийтээр юмд яг ингээд бодиттой үнэлэлт өгөхгүй. Нэг бол ингээд хоёр хүний хоорондын хэрүүл болгож хийх гэдэг юм. Илүү юм сэдвийг. Нэг бол ерөөсөө хөнгөн хумга дараагийн ээлж хоолндож гэдэг юм. Мөнхөдийн засгийн газрын ерөнхий сайд нараа өөрчлөгдөж явна шүү дээ. Чи парламентын засаглалтаа орно. Жам зүү тогтлно. Мөнхөд ингээ явна. Тэгээ тэр болгон бүгдээрээ дараагийн ээлж хоолнд орж байгаа байдал юм уу? Энэ ерөнхий сайдын асуудлыг л ярьж байгаа. Би засгийн газрын ерөнхий сайдыг огцруулах асуудал. Энэ ерөнхий сайдын эс үйлдэлгүйгээс нь болоод нас урцсан хүмүүс гэдэг нь худлаа юм уу? Энэ угаар нүүрсний сонсголыг бид нар сонсч байлаа шүү дээ. Гэхдээ би энийг үндслэлдээ оруулаагүй шүү би. Энэ нүүрсний сонсголтой холбоотой асуудлыг ерөөсөө оруулаагүй. Үндслэл дээрээ би бүр урт хугацаанд туршид хүний эрх эдийн засаг нийгмийн байдал яаж дордож байгаа вэ гэдгийг засаглалын хямрал руу яаж шилжиж байгаа вэ гэдгийг л оруулсан. Зөвхөн нүүрсний сонсголыг дастаад ярихад л сонсголын үеэр юу яригдсан. Миний бичиг өрхөөс 2 хоногийн өмнө юу яригдсан гэхээр 2 тоо гарч ирсэн. Сонсголын ажлын хэсэг 779 хүн нас орсон гэдэг тоо гаргаж ирсэн. Төрийн байгууллагаас өгч байгаа мэдээлэл нь 163 гэдэг тоо өгч байгаа. Тэр 163 гэдэг тоо нь ягаад тийм бага байгаа юм бэ гэсэн чинь эрүүл мэндийн үйлчилгээ авсан хүмүүсийг л тоолцсон. Нийт нас орсныг биш. Үнэхээр төр нь улаан цайм их хурлан дуудаад мэдээлэл аваад олон нийтэд нээлттэй дэлгэж цацж яхад тэгж нуун дарагдуулах зээл хэрэгжилж байна гэдэг бол энэ 779 гэдэг ч худлаа. Энэ 1000 гэдэг худлаа шүү. Бид нэр одоо ингээд халахын голын дайн 400 гаруй хүн амнаас алдчихсан. Утаанд эдэн хүн алдсан. Монгол тэдний хүнийхэн амь чухал юм биш өөр юу чухал. Одоо энэ хүний амиар ус төрчлөө гэж хэлж байгаа хүмүүс өөрсдөө хүний амийг ус төр болгож байгаа. Монголд энэ байдал хизээ эхэлсэн бэ гэхээр 2008 оны 7 дугаар сарын 1-нд 5 хүний төрний өөрөө буутчаад тэгээд араас нь амь нэхэнгүүд ус төрчлөө гээд тэгээд тэрнээс хойш ер нь хүн хүнийхээ амийг нэхэхээр ус төрчлөө гэдэг болчихсон. Өөрөөр хэлбэл яг тэр цагаас хойш тэр чинь бас л хамтарсан засгаас эхэлдэг юм шүү дээ. Тэр цагаас хойш бүгд маргаалын доод түвшинд хүрсэн. Ёс суртахуун болж гисэн. Манай нийгэм ч гэсэн. Одоо хүнд хамгийн үнэтэй зүйл нь амь бидтэй. Амь. Гэтэл энэ өөрөө амьд амьтан нөгөө хүнийхээ амийг хайрлахаа болж эхэлнэ. Нөгөө хүнийхээ амийг нэхэхээр энэ ус төрчөд байгаа юм биш үү гэж бодож эхэлнэ гэдэг чинь өөрөө хүн биш болж байгааг шинж байхгүй. Бид нэр ингэх юм бол нийгэм энэ ус байхгүй шүү. Ялангуяа төр нь өөрөө хүнийхээ амьд ингэж хандж байгаа хүн нас урчаад байхад тэнд анхаарал хандуулахаас илүү мэдээллийг нь дарах гэж оролдож байгаа энэ хандлага бол бүр зүгээр л яг энэ хүнийг хангалттай үзүүлж байгаа байхгүй энэ төр засгийг хангалттай үзүүлж байгаа. Цаашдаа явуулж болохгүй гэдгийг. Энэний гол эрх ашиг нь юу юм бэ? Монголчууд нэг шин цагийн дарангуулагчаасаа эртгэн салах ёстой. Биднэрт 2 3 дахь дарангуулагч ерөөс хэрэг байхгүй. Ялангуяа ингээд нэг ийм нээлттэй нэг мэдээлэл ил тод жоо юм ирсэж байгаа үедээ салж чадахгүй мэл тэгээд ёстой нэг. Сайтаа хэлж штэ энэ өнгөрсөн амралтын өдрүүдэд надад дарамт ирсэн гэд тээ. Тодорхой хийж болох уу? Хаанаас хинээс давалт ирсэн юм. За таны яг өрөөний эсрэг талд ган төмөр гээд танаа намын дарга суудаг тий. Намын дарга чинь Бямбарагт гарч ирээд нэг мэдээлэл хийжлээ шүү дээ. Бид нар уулзсан. Энэ хоёр хүнд нэг ер нь хариуцлага тооцох хэрэгтэй юм байна гэд. Тэр байр суурийг та бас яаж харж байгаа вэ? Намын даргын байр суурь. Намын дарга бол тэр уулзалтад ер нь яг ямар хүмүүс очсон бас ямар учиртай бол. Аль уулзсан? Тэр бүлгийн гишүүд очиж уулзсан фракцууд би ерөөсөө үнтэй уулзсан. Фракцууд одоо тэр ган төмөр даргын байр суурийг илэрхийлэхээс уулзалт өмнөх нэг тийм шийдвэр гарсан уулзалт болсон юм шүү тий. Тэрийг бас яриад багш нэг юм уулзалт болсон. Би бол аль ч уулзалтанд очив. Ямар ч уулзалт. Танд ямар дарамт ирсэн? Зөндөө шүү дээ. Тэгээ би нэр ус бол хэлэхгүй. Жишээлбэл ингээд тойроо замаар зөвлөгөө юм шигээр өнгөрсөн амралт өдрөд. За л одоо ингээд чи өмнөх засгийн газар огцруулах оролдлогууд болон бүтэлтэй бүтлгөөсөн жишээнүүдийг сонстоо. Судалтай. Шорон дороо дуусч байгаа ч гэдэг. Чамд одоо 28 онд мандат олдохгүй. Хүн байхад хэрэг нь олдно. Чи гишүүн биш болно. Намын гишүүн биш болно. Тэгээ чи хэмт хэрэгтэн. Чи ийм л зам руу орчлоо доо. Болж шуултгүй. Зөвлөд байгаа шүү дээ нэг хүн надаа. Бас нэг ойр юм маань хүн тийм. Энэ бол би яг тойруулж ирж байгаа нөгөө хүмүүсийн л үг. Гэж энэ зэргийн юмнууд эрхийг тооцохгүйгээр хөдлөнө гэж байхгүй шүү дээ.
тооцохгүйгээр сонгуульд орж тийм ярина гэж байхгүй шүү дээ. Энэ зэрэг юм. Ер нь бол дарамт гэж авч үзэх юм бол би нэвтрүүлэг хийсэн цагаас л 7 хоног болгон дарамтлалт үзсэн шүү дээ. Зөв нэг 7 хоног болгон би нэг юмны дайсан нэг эсвэл аль нэг хүний бүлэглэлийн хүн байдаг л байж ирсэн биз дээ. Гэтэл цаг хугацаа бүхнийг харуулж байгаа биз дээ. Тэгээ намайг 40 мянган хүн тэр олон дайралтын дундаас тэгэл гаргаал ирж байгаа биз дээ. Энд чинь хүмүүс бас бүгд тэнэг биш байхгүй да, айгу ухаантай байхгүй хэрцүү. Яг л харж л байгаа байхгүй. Одоо намайг бас бүлэглэн нөгөөдөл нь орохгүй бол амралтын өдрийн туршийн сошиалыг хичнээн дөрөв зараа бол лавл их мөнгө орох шиг боллоо шүү тэр контент бүтээлтүүд. Тэгээ тэр хайгууд боттой хайгууд асар их мөнгө орсон. Гантөмөр дараагаа байр суурийг өгч. Танаа нам бол харьцангуй өөр соёлтой өвгөн тийм ээ дотоод арчлаа. Гантөмөр дараг бол үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх хэрэгжүүлэх хүнддэг нам шүү дээ. Тэгсэн чинь энэ эрүүл парламентод байх ёстой үзэгдлийг гарч ирээд ингээ хайрцагж байгаа мэтэр ийм байр суурь илэрхийлж байгаа гэдэг. Та бас юу гэж харсан? Гантөмөр дараг бол үнэхээр арчлал гэж юу вэ? Юун дээр тогтдог вэ? Арчилсан нам ямар байх ёстой вэ гэдгийг яс цусаараа мэддэг юм. Тэр үе зүгээр сэтгэл хөдлөлөөр жинхнээрээ тэгээ хэлцээ одоо хэлс үгэнд харамсаж байгаа. Би бас нэг хэдэн жил ойрхон ажиллалаа. Даргийнхаа ямарыг бас мэдэн штэ. Тэр хэлс үгэнд харамсаж байгаа. Юун хариуцлага тооцох. Хаануугаа нөгөө олон ургалж үзэлдэг. Хаануугаа нөгөө улс төрийн ирэх. Хаануугаа нөгөө арчлал нам үзэл бодол. Нэг юм мэдж байгаа. Тэр үед яалтчгүй сэтгэл хөдлөлөөр хэлчихжээ. Яагаад сэтгэл нь хөдлсөн бэ гэж. Үнэхээр үгүй шахалтан давчтай. Үнэхээр энэ намын дарга бол энэ 2 жил гарны өмнө намын дарга босноосоо хойш үнэхээр ажил хийж ядарсан шүү. Энэ бүр ингээд тал тийш харсан лидерүүдийг бүгдийг цуглуулж уулзуулж нүүрээ харж эвлүүлж нэгтгэж тэгээ сонгуул дэвшүүлж тэгээд энэ үндсэн хуулийн өөрчлөлт дараа нь энэ хамтарсан засаг маш олон ажлын ард гарсан байхгүй. Арай гэж одоо Эстоныг нэг тамирын мөсийг 7 шахан гэдэг шиг тий хийсэн юм нь одоо нэг биелэлээ олоод ингээ явж яхад нь нэг намын гишүүн нь тэр дундаа бас нэг олонтой нүүртэй байдаг нь ингэчхэр тэр хүн ууралт юм уу, гомдт юм уу, зэвүүцт юм уу яадгийн ямар нэг байдлаар сэтгэл нь хөтлөж байхгүй да. Тэгэл тэрэн дээр хурц мэдгэлээ хийж байгаа. Сэтгэл хөдлөлөө чи намайг сэтгэл хөдлөлөөр гэдээс өөрөө сэтгэл хөдлөлөөр л мэдгэлээс. Одоо тэрэндээ бол харамсаж байгаа байх. Тэг мэдээж би тэгж хэлсэнтэй харамсаж чинь уучлаарай гэж хэлэхгүй. Тэгээд цаашаа үйлдэл болох нь үгүй юу гэдгийг өөрөө шийднэ гэсэн. Бас нөгөө залуу гişүүд рүүгээ залгаж битгий зураарай гэдэг ийм добрын өгсөн гэдэг мэдээлэл байсан. Тэн дээр ийм мэдээлэл ирсэн үү? Гэхдээ тэгвэл үгүй мэдээж хэрэг бүхэл одоо бүлгийнхэн гişүүдтэй яриад ухаантай байгаараа энэ тэрэгэд чи намын дарга хүн байна таас хэлэх байлгүй. Тэг ойлгомжтой ш би юусэн ч хэлсэн ш дөрөв залгаал. Над руу бол бичиг гаргах гэж байна. Би гэхдээ өмнө ч гэсэн энэ санаагаа бол хэлчихсэн. Энэ хамтрал буруу биш яваа тийм. Бид нэр ажил хийгээд байдаг. Наад бол чи энэ ажил хийх нэртэй хамтралыг өөрсдийнхөө эрх мэдлийг сунгах, бүр нөгөө дарамтаа томруулах, бүр эзэн суух хэрэгсэл болгоод байна шүү. Сөргөснө чимэг болгож байгаа. Тэгэхээр энэ дээр нь бол би өстой санал нэгдэхгүй шүү. Тэ? Би энэ засгийн газар огцор гэж байгаа юм биш. Би наад ерөнхий сайдыг огцор гэж байгаа шүү. Яг гэвэл биднэрт дахиад нэг шин дарангуулагч залуухан хэрэггүй шүү. Танаас нэг хариулт авчмаар байна л да. Тэгдэг. Улс төрийн хүрээнд яг нь ингээд таны ихлүүлсэн энэ саналтай холбоотойгоор янз бүрийн мэдээлэл гарч байгаа. За тухайлбал нэрээ яагаад энэ гашуун сухатын юм гэрээний өгнө гэж. Яагаад? Нэрээ эсвэл лодо самбо гişүү яарчихсан юм шиг үстэй. Зориг гаргаад хэд зоригтой дийлдэ яарчихсан юм шиг үстэй гэдэг. Тийм байгаад байгаа байхгүй. Тэгэхээр ийм эргэлзээч байна, яриач байна, улс төрийн хүрээнд мэдээлж байна. Тэгэхээр та энэ дээр бас нэг хариулт өгч. Одоо ингээ би өөрөө нөө PR хийдэг. Тэгээ нөө олонний дунд нэвтрүүлэг хийдэг гэсэн болохоор одоо аюу сан дүнэлт хийдэг. Саяны хэд хоног бол намайг ямар харагдуулах вэ гэдэг аян өрнөлөө шүү дээ. Хэлбэгд орж юу гэнэ ярьдгуудаа ярьлаа ордгоо. Орохгүй ангууд нь яах ёстой вэ гэхээр за одоо тэгвэл наал одоогийн чинь үйл ажиллагааг ус төрчтөнд дэмжихгүй байлгахын тулд хөнгөн шингэн итгэж болохгүй сэтгэл хөдлөлөөр асуудал ханддаг. Тэгээ бараг л хүүхэд энэ гэж хэлэх гэдэг шүү дээ. Тийм ойлголт төрүүлэх гэдэг яриад байхгүй. Гэтэл төлөвлөгөөгөө явж байгаа ажил ерөөсөө ч биш гэдэг нь тэр миний сонгуулийн сурчлагаас ахуулаад харагдана. Наацх. Тэрийг хийж байгаа. Хамтарсан засгийн газар байгуулад явах ёстой ажлууд нь явах ёстой. Анх хамтарсан засгийн газар байгуулна гэж яхад нь би шинэ манаа хэрэггүй гэж хэлжсэн. Гэхдээ ямар нэгэн нэгэнд хамтрах юм бол ямар нэгэн
гарчгаа тавиад зөв ажиллаа хийх ёстой гэсэн. Бид нэр 14 мегатцлуудыг гарчиг тавьсан. Эндээс хамгийн том хоёрыг хэрэгжүүлж байна. Хэрэгжүүлэх шийдвэрийг их хурл гаргалаа. 97 оноос хойш явахгүй байсан ураны төсөл хөдөлж эхэллээ. Ураны төсөл хөдөлж эхэлснээр 10хан орд байдаг юм шиг байсан ойлголтууд одоо 30-30-аараа гарч ирж байна. Өөрөөр хэлбэл энэ гэрээ хэлцээр энэ 10% туризм шин гэдэг бол таалагдж байна хөрөнгө оруулагчдад. Ингээ ураны төслүүд манайч баг ураны ор юм шиг болчихлоо шүү дээ. А энэ нөө нэг ураныг эсэргүүцэж байгаа хүмүүсийг айлгаад байгаа. Учир зүггүй энэ тэнд баахан цөмийн нэр гаргаж авах гэдэг юм шиг ураныг олборлох гэдэг юм шиг. Зөв шүү дээ тийш айхан. Монголын төр бас тэнэг биш. Аль төслөө явуулгаа аль төслөө байлгаж авах гэдэг шийдэх эрх нь бас байгаа. Энэ л та. А нөгөө талд төмөр замын холболтыг бид нэр 16 жил яриад чадаагүй. Одоо хийж чинь. Дахиад тэрийгэ холбож дараа дараагийн бомтууд нь холбогдно. Тэрэнд хурдтай явна. Энэ оюутан оюугүй явна. Ягаад гэвэл парламент шийдвэр гаргацсан. Одоо энэ дээр нэг энгийн лог гарч байна. Лодо самбо хэрвээ бүлэглэлийн эрх ашиг байсан бол гацаах гэжсэн бол сэтгүүлч биш парламентын гишүүн байна да. Парламент дээр хэлцэж яхад нь гацаат юм байгаа зү. Би ч бас юм гацааж үзүүлсэн шүү дээ. Нямбатар тендергүй болоо гэдээ ороод ирсэн шүү дээ хууль бариад. Тэрийг зогсооцсон байсан. Инх хоёр сайд, инх хоёр гишүүн, тэмүүлэн гишүүн бид нээлж хагаад 2-3 юмыг зогсоогоод төсөв дээр хүртэл тэр бүр өрийн тааз маас янз янз юм аа бүр үндсэн гол зарчим тийм. Төсвийн төлтөтэй байдлыг бол төсвийн үндсэн хуулийг засаж байгаа гэсэргүүцэл бид нэр зогсоосон мэт. Тэгэхээр ингээд хэрвээ ингээл логикоор харахад үнэхээр энэ төслийг хэсэгүүлчихсэн бол үнэхээр боловлын гарах хөл байсан бол шийдвэр гаргахаас өмнө зогсоох нь шийдвэр гарсны дараа гонгонхоос арай илүү үр дүнтэй байцтай. Эрэл логикоор бодох юм бол би тэгэхээр гацаа хийсэн бол яг хилцээр эхлэхэд нь л юм ярих байсан. Чи энгийн логик шүү дээ. Хүчтэй ашиглах байсан. Одоо ингээд таныг ингээ гарын ус цуглуулад эхлэнгүүд шүүд мэдээлэл хийгээд эхэлчихлээ л да. Одоо над руу бити залгаарч гэх юм уу. Оюун эрдэнэ шиг одоо авилгатай тэнцсэн ерхийсэд хоёр тожид байгаагүй шүү гэдэг ч юм уу. Улсын хурлын гишүүд байр суурийг хэлээд эхэлж байна. Энэ дээр ямар байр суурьтай байна? Тодорхойлбол одоо энэ авилгатай тэнцсэн кейс дээр. Би тэр Батнайрамд гишүүний постонд хариу өгсөн л дээ. Зарим нь хэрүүлгэж харсан байх. Өгөн дээр чинь нөгөө нэг вакцины дархлаа хийж авахгүй тэр чинь мушгин ойлгохгүй гуйглахуц мэдээл орж байгаа. Одоо над руу бити залга. Шин би залгаад байгаа юм шиг ятгаад байгаа юм шиг хүмүүс буруу ойлгох гэдэг шүү дээ. Би юу гэж одоо залгасан ч хамгийн түрүүнд тэднээс эхлэх гэж юу байх вэ те. Хамгийн ойрынх нь 5 өнөөс цааш хүн байхгүй шүү дээ. Манай хүнд. Энэ тэр хүмүүс рүү болормаар уу залгахгүй жишээлбэл те. Хүн залгахгүй шүү дээ. А тэгээ зал хэрэглээд харин би доор нь би юу гэж амгалах юм бэ гэж үнэ хэлж байгаа байхгүй. Энэ сошиал медиа ч ер нь хоорондоо хин ямар ажил хийдгийг самараад хоорондоо санаа бодлоо хэлэх байр суурийг хэлэх талбар юм байна. Тэгэхээр ингээд хэлсэн. А ер нь бол гişүүд энэ дээр байр суурийг илэрхийлэх нь бол тэдний эрх. Гаргаж байгаа үндслүүд нь бүгд худлаа. Ганц хоёр жишээ хэлье. Авилгатай оюун эрдэнэс өөр илүү тэмцсэн гэж. Авилгатай оюун эрдэнэ тэмцээгүй гэдгийг би бүр чуулган дээр ч хэлжсэн дандаа хэлж байгаа. Тэмцээгүй, авилгатай тэгж тэмцдэггүй. Хэдэн нэр хэлж байгаа бүлэглэлүүдийг өөрийнхөө бүлэглэлийг нөгөө бүлэглэлийн дээр гаргах л зодон хийж байгаа. Тэгээд зүгээр мөнхөд гомдолж байгаа. Шүүх рүү загаалах. Шүүхээр өөрийнхөө хүссэн шийдвэрийг л гаргахуулах гэж байгаа. Тэрэндээ нөгөө нэг нэвтрүүлэг хийдэг анхаарал дамжуулаад тарих угаалтал хийж байгаа. Сайн ч угаалгасан юм шиг байна лээ. Гэхдээ нөгөө явд бол манайхан бас хэрсүүлчих. Одоо ер нь тэр студиэс гарсан нэвтрүүлэгт хийхгүй байна. Авилгатай тэмцэнэ гэдэг бол авилга үүсгэх хүс хүртэн тэмцгийг л хэлнэ. Энийг одоо захын хүн хэлнэ. Авилгыг улам овооруулах, төрийг улам том болгоо үсттэй. Төсвийг улам томсгоо үсттэй. Яамдынхаа тоогоор, сайд нэрийнхаа тоогоор. Тэгээд доор нь тэр яадаг үндэсний хороо үлээ. Ажил сайжруулах үндэсний хороо. Энэ төсөв, энэ авилга, энэ эрх мэдлийг улам томруулна. Эрх мэдлийг улам томруулна гэдэг бол авилгыг л томруулж байгаа. Ингэж тэмцдэг юм. Үр дүн бүгднтэй нь хэлж байгаа. Шударгаас гэдэг. Шударгаасны тухай ямар ч ойлголт юм байхгүй. Нийгэм өөрөө үзүүлж шít. Би одоо өөрийнхөө биеэр тестэлж үзүүлж шít. Би санал гаргах их хурлын гишүүний хувьд санал гаргах болохгүй юу? Бүгд монголчууд андшгүй болсон шít. Ерөнхий сайдын хямчт гэдэг. Тэ? Энэ яг ерөнхий сайдын багаас явж. Одоо манай сэтгүүлч бүгдээрээ ийм хэвийн жишг болцсон. Юм шиг боддог болсон. А энэ нөгөө тэрний баг ингэж байгаа юм байна. Тэгэхээр тэр нь тэнрүү дайраад байгаа юм байна. Бараг хин хизээ пост оруулахаар юу болоод байгааг бид нэр ингэж хэлүүлдэг мэддэг болсон. Ийм болцсон ба штэ. Тэг ийм байж болохгүй л гэдэг. Тэгээ миний бол үндслэл дээр тодорхой. Тэр үндслэлээс гадна
тэр ковидоос хойш ер нь ерөнхий сайд баснаас хойш авч хэрэгжүүлж байгаа хэмжээ бол яг л надад бол яг тийм л мэдрэмж өгдөөсөн. Тэгээ бодит үр дүнгуудээс нь хийж байгаа PR нь дандаа зөрж идэг. Тэгээ Монголд одоо энэ худал хуурмгийн ангал үүсч идэв шүү дээ. Төр болно. Арт түмний дунд. Арт түмэн бол өөрөө амьдарч байгаа учраас мэдээд байгаа. Төр бол шал өөр PR гэдэг. Энэ хоорондоо уулзгаа болоод холдох тусмаа юм зайн холдоо. Тэгээ одоо энэ лодо самбуугийн сайндаа биш. Оюун эрдэнэ мууд хүмүүст ургуцаад байна шүү дээ. Тэрнээс их лодог дэмжээл лодо өстө мондод тий үндэсний баатар маатар гэдэг юм алга шүү дээ. Энэ ерөнхий сайд огцорсоосоо энэ дээр нь лодог ингэ түлхээд манайхан дэмжээд өгөлтөө алив гэл ингээд аль чадхаараа л ингээд шүү дээ. Өөдөөс нь одоо ингээд тэрний энэний тэрний ингээд бодоод үзэхээр ингээд энэ таны энэ алтан бичиг дээр гарын ус зурах дуустч байгаа мó гэж харагдаад байгаа байхгүй. Мэдээж ерхий сайдын хүн одоо магадгүй амраас одоо их хурлын даргын хүн ч гэдэг юм уу. За мэдээж одоо миний хэлж байгаа юм та бодчихлоо байлгүй. Гэх мэтчлээ эдгээр хүмүүс ингээ улсын хурлын гишүүдийн чинь ингээ тэр энэний өнгийн хуваачаар баг энэ таны алтан бичиг дээр чинь 30 хүрэх 3-1 дэж хүрэх юм уу гэдэг асуудал. Тэгээ бид нар нэг юмыг одоо энэ миний үйлдэлээс харж байна л та. Яг тэрний энэний хүн гэж бодсон хүмүүс тэрний энэний хүн байдгүй юм байна тулсан газар. Үзэл бодол зөрүүл. Намайг ч ганц төмрийн бараг нэг эрхтнийхээ нэг хэсэг гэж боддог гэсэн мэт. Тэгж ярьдаг гэсэн мэт. Гэтэл ингээл үзэл бодол зөрүүл бүх юм зөрдөг, үзэл бодол нийлээд бүх юм нийлдэг. Үзэл бодол зөрөх юм бол хүн харилцаач салдаг. Жам юм байхгүй. Тэгэхээр энэ одоо ингээд бид нэр тэрний энэний хүн гэдэг нэг бусад гişүүдээ ингээд тоолоод шүү дээ маа. Тэгвэл бид нэр өөрсдөө ингээл би ч гэсэн бодож байгаа ш тэрний энэний хүн. Яг зарчим зөрсөн газар зөрдөг л байхгүй. Зарчим зөрөх хэсгээ ойлгохгүй ш зарим нь. Яг үнэхээр юуг зориод байгаа юм бэ? Зүгээр гişүн байж үзэх гээд байгаа юм уу? Дахиад сонгогдохыг нэг бодоод байгаа юм уу? Эсвэл байгаль хугацаанд нэг Монголын ардчлалыг нэг аваад үлдчихье. Байгаль хугацаанд нэг юм үлдээчи. Энэ ажил хийчи гэж бодож байгаа бол арай өөр шийдвэрүүд гаргана. Тэгээ шийдвэр гаргах гişүүд бол зөндөө байгаа. Зөндөө байгаа. Та одоо яг энэ ихлүүсийн энэ ажил чинь яаж дуусна гэсэн төсөөлөл бас танд байна. Бас нэг айдаахан яг хасандаа хүрсэн тийм үрдүн үүсч болов гэсэн тийм төсөөлөл байна. Та хэлж штэ би иргэдээс санал авна. Одоо Монгол Улсын үндсэн хуулинд бол засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлтэй ард түмний энэ гэхээ төлөөллийн байгууллагаараа дамжуулж штэ. Заасан байгаа штэ тийм. Тэгэхээр тэр утгаараа та бас энэ ард түмнээс би дэмжлэг авна гэж хэлчих шүү болов гэж бодлоо. Одоо үр дүнд хүртэл явна. Үр дүнд үгүйс хүрнэ. Энэ зөвхөн бичгийн асуудал биш болчихж байна шүү дээ. Энэ зөвхөн лодогийн ч асуудал биш болцсон одоо. Одоо ямар асуудал ингээд дэлгэж хардаг хүмүүс юу гэж харж байгаа вэ гэхээр за Монгол яг парламентын засаглалтай юм уу? Үгүй юм уу? Гэдгийг л харах гэж шүү дээ. Ерөнхий сайд нь парламентын бүх гишүүдэд барьж чаддаг болцсон юм уу? Үнэхээр энэ парламент Монголын парламент засгийн газрын хуулийн тасаг болцсон юм шүү. Болцсон юм уу гэдэг. Болцсон байна. Болцсон байгаа юм би дотор нь өөрөө ороод хэлчихин. Зөндөө хэлсэн. Засгийн газар нь нийгэм оруулж идэг, тэрийг нь ерөнхий сайд нь оруулж орж иж хянд сууж байгаа батлуулаагаар явдаг. Ерөнхий сайдын хүсснээр засгийн газар парламент хөдөлдөг. Тэгвэл ийм дүр хэсгсэн парламент ямар хэрэгтэй? Дүр хэсгэт шүү дээ. Манай гишүүд ирэх биш нэг хүмүүс өөрийг нь тэнгэрээс томилогдоогүй, хүмүүс өөрөд нь санал өгч итгэж гаргасан гэдгийг нэг ирэх биш бодож байгаа байлгүй дээ. Энэ миний гаргасан бичиг бол хугацаагүй. Тэ? Энэ явна. Гэхдээ бид нэр хугацаа алдаж болохгүй. Тэм учраас би гişүүдээ уриалж байгаа. Учиргүй нэг шахахгүй. Гэхдээ хугацаа алдахгүй тулд үйлдэлүүд бид баг багаар хийгээд явна. Ер нь бол би нэг л зүйлийг бодож байгаа. Хэрвээ энэ их хурлын гişүүдийн гар үсгийн тоо хүрдэх юм бол арт түмнийхэн тоо хүрэх байлгүй дээ. Арчлалаа өмөрч хамгаалж байгаа арт түмнийхэн тоо бас нэг юм бодогдуулах байлгүй дээ. Хэрвээ үнэхээр гişүүд нь гар үсэг зурдаг юм бол сонгогчдоор нь гар үсэг зуруулъя. Одоо ингээд боогод байвал яах вэ? Одоо нэг юм улсын хурлын гишүүн засгийн газрыг огцруулж байдаг юм. Эсвэл магадгүй засгийн газрын бодлогын эсрэг, намынхаа эсрэг ч юм уу нэг юм үг хэлээд ч гэдэг юм үйлдэл гаргачаар эх 4 жилийнх нь хөрөнгө оруулалт ч гэдэг юм уу, тойргийн ч гэдэг юм. Эсвэл магадгүй улсын хурлын гишүүний үйл ажиллагаанд янз янзын анивчаад шүү. Энэ анивчаад шүү. Тийм үйлдэл гаргавал яах вэ?
тийм мэдээж гарч ирэх. Боохоо. Тийм боож хаах юмнууд биш үү Аа. маш. Магадгүй энэ таны алтан бичиг дээр чинь гарын үсэг зурсан биш. Би одоо сэтгэл хөдлөл хөнгөн хандаагүй гэдг нь жишээлбэл за энэ намтай холбоотой хэсгийг би ярихгүй заа. Сонгуулиар нэр дэвшиж байхдаа миний сонгуулийн өрөө тэр хонхны дуу зургийг Бадраа. Миний сонгуулиар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр ярьсан зүйлүүд юу вэ гэхээр намын мөрийн хөтөлбөр л явж байгаа шүү дээ. Нэр дэвших мөрийн хөтөлбөр. Сонгуулиар ярьсан юм юу гэхээр би энэ дүүрэгт ийм сургуульд зэрлэг байрна. Би энэ замыг засна. Би энэ цэцэрлэг төрөлтөнд болно гэж яриаггүй. Нэг ч уулзлаа тэгж хийгээгүй, нэг ч материалыг тэгж гаргаагүй. Өнгөрсөн хугацаа бол дарангуулагч нарын байсан, авилгачдын байсан. Дараа үе бол зарчимтай залуусных байх болно. Төр итгэлийг сэрэнэ, арчлалыг сэргэнэ, хонх зохино, зөргийг батраана, итгэлийг өгнө. Ингээд ус хөгжих зам руу орно гэсэн байхгүй. Манай хаан уулзууд надад ийм боломж өгсөнд би үнэхээр талархаж явдаг. Ямар ч би бол дөндөө сонгуул үзсэн. Ямар ч сонгуулаар тойргийнхын асуудлыг ярихгүй, арчлал эрхчлөө яриад тойргоос гарсан юм байхгүй шүү. Тэгэхээр би хаан уулзууд бол надад яг ийм л даалгавар өгсөн. Бүх монголоороо надад юу өгж байгаа. Яг тэр энэ бидний санаа нэгдээд байна гэсэн үг байхгүй. Яг төлөөлөл болж байна гэсэн үг. Санаа л нэгдээд байна гэсэн үг. Тэгээ энэний хойноос л юм. Энэний хойноос явах гэж би сонгуулаар тийм ярьж байгаа. Хэрвээ би жишээлбэл юу гэдэг тэнд нэг юм сууг шуудууд татнаа ч юм. Эсвэл энд нэг орон сууцны хорволтонд цэцэрлэг барина гэж хилцсэн бол өнөөдөр би юм ярьж чадахгүй шүү дээ. Яг тэгээ би ерөнхий сайдаас орж төсөөгөө өгөх болно. Сангийн сайдыг очиж харагдаж төсөөг батлуулах болно. Тэхийн тулд бид яг дороо хийж 20-30 гишүүнээс уцаар ярьж гуйх болно, хоолнд оруулах болж идэг. Инхээр миний нэг үндсэн зорилго байх болчих учраас би сонгуулаар бүр сонгогчдоос өөрсдөөс нь асуусан. За би энд ингээд ахуйн ажил сайн хийж болно. Тэгэх юм бол би энэ ерөнхий сайдын конот болж хувирна. Хэрвээ би арчлаа хамгаална гэж явах юм бол би энэ ахуйн асуудалд оролцож чадахгүй. Та нар алийг шийдэх, та нар өөрсдөө шийдэх сонгогчдоос би асуусан. Намайг улаан бал байл гэсэн. Арчлаа хамгаалаа л гэсэн. Энэ бол үнэхээр азтай тохиол. Энэ бол хөв тохиол. Дээр нь манай сонгогчд бол үнэхээр надад үнэхээр итгэсэн. Одоо энийг тойрогт дэвссэн хүн болгон л нэр ямар азтай юм бэ гэж бодно. За баярлалаа.